Сонсогчдоо бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцсан болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 1-ний пүрэв гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay On цахим зээлийн аппликейшн, замун Cafe Boscucci Italian Coffee-ний тансаг соёл Монголд мэдрээрээ. Урайтаа хамтран ажиллаж байна. За энэхүү томчуудын шуудны нэвтрүүлгийн 180 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд захидлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Захидлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаяг хэлээдгүй. Ami@MJL radio.com руу та мэйлэр захидлаа илгээх нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү орохоор шуудан илгээх гэдэг. Тэрэн дээр дараад орвол таны захидлууд хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За холоос хэрвээ захидлаар илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар барилга 6 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэм хаяглан явуулаарай. Нэвтрүүлгийн YouTube-с нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад сонсороо. За тэгээд энэ хүн нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиоргоотойгоор та бүхэндээ хүрч байгаа лээ. Нэвтрүүлгийн эхэнд сонсогчоос ирсэн захидлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. За шууд утсыг нээхэд өнөөдөр таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй нээлттэй бас холбогдоод ярилцаарай тийм ээ. Ингээд ирсэн захидлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Би 35 настай жирийн монгол залуу байна. Арх тамхи хэрэглэдэггүй, шоу цэнгийн хөөгд байдаггүй. Хуваараа бизнес эрхэлдэг. Эхнэр 2 хүүхэдтэй. Амьдрал бусдаас илүү гарахгүй ш дутагдах зөөлгүй хэвийн л өрнөж байна. Гэтэл надад нэг асуудал байна. Миний бэлэг эргэтэн хитрхи жижигхэн санагдаад байх юм. Эргэтний томруулах тал дээр их нэртэйгээ ярилцаж үзсэн л дээ. Гэтэл одоо байгаа чинь надад хангалттай таашаал өгч байгаа. Хэрэггүй л гэдгийг юм. Гэсэн хэдий ч би өөртөө илүү сэтгэл хангалуун байхын тулд баагч болов томруулахыг хүсэж байгаа юм. Олон томруулдаг аппарат, им тариа, тоос энтергээд л судалж үзсэн боловч яг бодтой үр дүн өгсөн эсхийг нь үнэхээр мэдэхгүй эргэлзээтэй л байдаг юм. Би саяхнаас усан бассейнаар хичээлж эхэлсэн юм л да. Манайх бассейнд орохоос өмнө эхлээд шүршүрт бүгдээр ордог юм. Яг 7 хоногийн өмнө шүршүрт орчхоод гарч байсан өвдөөс айхтар том юмтай залуу гараад ирд юм да. Бид нар чинь тэгээ шүршүрт бөөндөөл нүцгэн явж байгаа юм чинь. Миний гайхаад байгаа юм бол босоогүй сул байгаа эргэтэн тийм том, дээрээс нь бүдүүн байхыг огт харж байгаагүй. Тэгээд өөрийнхөө эргэтнийг жижигхэн байна гэдгийг илүү ихээр мэдэрсэн дээ. Хүн чинь тэгээд өөртөө сэтгэл хангалуун байхыг хүсдэг юм болоо да. Эрэгтэй хүүхдийг нөгөө багт нь хөвчийг нь тасалвал эргэтэн томордог гэд хүн бүр сонсч л байсан баг. Би ч гэсэн хүүтэй болохоор эцэг хүнийхээ үүргийг биелүүлж таслуулнаа л гэж боддгийн. Харин одоо би өөрөө таслуулбал сөрөг нөлөөтэй юм болов уу? Тэгээ нэрнгэсээ хэмжээ томордог юм болов. Яг таслуулах хагалгаа эргэж байсан хүмүүс нь зөвлөд өгөөч. Дээрээс нь бүсгүүчүүд маань яг үнэнээр нь хэлээд өгөөрэй. Хэмжээ чухал байдаг юм уу? Нэг бол үнэхээр хэмжээ хамаагүй юм уу? Гэсэн асуултыг нэрэн утсан нэгэн залуугаас явуулжээ. За эрчүүдийн маань хамгийн их толгой өвдөгдөг асуудал юм шиг байна тийм ээ. Бэлэг эрхтнийхээ хэмжээнд санаа зовоод идэг. Тэгээ яаж томруулах вэ гэдэг арга янз бүрээр л туршиж үздэг юм шиг байна. За эрхтэн томруулах хаалганы талаар яригдчихсэн. Гэтэ өнөөдрийг болохоор хөвч таслуулах гэдэг жааш шиг байна. Хөвчийг бол яг багтан тасалдаг гэж сонсч байсан ч гэсэндээ яг нас биеийн хүрсэн эрэгтэй хүний хөвчийн таслахаар томордгийн болов яадгийн бол үнэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр эрчүүд манаас энэ талаар мэдчихэвэл холбогдоод бас зөвлөгөөгөр энэ залууд. За нэгд хоёрдоод ирэхэд бүсгүүчүүд маань хэрвээ холбогдох гэж байгаа бол эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ чухал байдаг юм уу, үгүй юм уу гэдгийг яг үнэнээр нь хариулаад бас өгөөрэй тийм ээ. За яг нөхрөө одоо гэдэг ч юм уу найз залуу гомдоохгүй гэдэг ч юм уу хамаагүй зүгээр яана гэж хэлдэг ч гэсэндээ яг үнэхээр чухал байна уу, үгүй юу. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлээ. За эфирт холбогдоход таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй бас нээлттэй холбогдорой. За мөн эфирийн утсанд холбогдохдоо та радиогоо унтраагаад утасныхаа спикер чихвчиг унтраагаад холбогдорой. Тэгэхгүй бол бас давхар сонсогдоод чанга орж ирээд байдаг шүү, тийм ээ. За бүгдэнд нь үчийн мэндийг хүргье. За манайхан комент тус бичээрэй. Хэмжээ чухал юм уу, үгүй юм уу, тийм ээ. Эхний сонсогчийг авъя. Байна уу? Байна уу сонсогч холбогдсон байна? Сайн. Чимд хүргэе. Чимд. За сэдвээ сонсцоо ойлаа. Хэмжээ цоглоо. Тийм. Таны утас жоохон юм шажигнаад байна. Та спикерээр ирж гинөө?
Уг нь үгүй байна. Үгүй байна уу те? За. Тэ эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ чухал уу? Чухалгүй. Чухал биш гэж үү? Аха. Би нөгөө бүр амар том ихтэй залуутай уулздаг байхгүй юу? За. Тэгээ ер нь яг хэцүү байдаг. Тэгээд хэмжээ биш зүгээр скил чухал гэж боддгийг. Ур чадвар, мэдрэмж. Тийм. Тэрхээ там нь айгүй тахгүй байдал үүсгээд байдаг. Аха. Тэгээд ур чадвартай байхад надад бол тэгж санагддаг та. Хич том байх бас нэг тийм таатай Том байх ерөөсөө асуудалгүй. Шаардлагагүй ур чадвараа сайжруулах зөв гэж бодож байна. Магадгүй эсрэгээрээ та одоо бэлэг эрхтнийх нь хэмжээ жижигхэн ч юм уу тийм үнэтэй таарч үзв. Бүр очиргүй жижигтэй таарч үзээгүй баха. Ааха. Болоод л байсан. Нэг хэмжээ нь бол хэвээ. Тийм. Тэгэхээр хэмжээ чухал биш, айхтар том байх хэрэггүй, скил сайтай хахад л болно доо. Тийм байна. За баярлалаа тань. Эзэндээ санаа зовсгүй сэтгэлээрээ. Ааха. Баярлалаа тань. За орой сайхан өнгөрүүлээрэй. За бүсгүүчүүд маань холбогдвол эрхчүүдийн одоо бэлэг эрхтний хэмжээний талаар чухал юм уу, чухал биш юм уу, яагаад гэдгийг хариулаад өгөөрэй. За харин эрчүүд маань холбогдвол хөвч таслуулах мэс ажиллабарын талаар зөвлөд өгөөрэй тийм ээ. Нэг хийлгэж ирсэн үү? Үнэхээр өөрчлөлт орд юм уу? Одоо ялангуяа нас бие төрсөн өнө хийлгүүл яг яа тийм болоо. Дараагийн сонсогч. Банаа. Байна уу чим төргий? Чим. За, та сэдв сонссон тийм ээ? Хинжиж хоштой. Яг за. Шалгуухан шүү дээ. 16-аас 18 санд жахад энэ бол бүр 18-д дээш бол хэрэггүй. 12-аас доош бол бас утгагүй шүү. 18-аас нэг хэмжээ чухал биш гэж яриад байдаг хүмүүс бол зүгээр л майк зүтгэлж байгаа. Яг хүн болгоны үзэл бодол өөр л баг. Таны хувьд бол хэмжээ чухал. Тийштэй. Ингээд нөгөө дээрмгийг сахар зүгээр нэрхэн сахар холбогдож идэх амар утгагүй. Хавтгаас баран л идэхгүй юу. Таасан тохирсон хэмжээтэй ярина тийм ээ. Тийм. Тэгээд дээс нөгөө хөвчөг гоёлч нөгөө тэрхийн ярьснаар шамруулж ахвал аюул зөв. Хүмүүс харалт зүгээр лалуутны юм уу гэдэг. Би хөвч тагаал байлаа. За. Нөхцөл ойлч гэдэг бол дихгүй байгаа нөгөө уламжлалт сэтгэхүйнээс болоод. Тийм. Ер нь бол аюу хэрэгтэйсэн гэж хүмүүс хэлсэн надад хүмүүс насан турш юм чинь. Жохон та мэдээ тэр бэлэг эрхтний хэмжээнд тэр нь нөлөөлдөг юм болов? Тэрнээс нэг учиргүй амар бол нөлөөлөхгүй. Аюу тэрхэн байдаг. Мохоо өнөр ордгоо. Тэгээ нөгөө ингээл өөртөө ингэж яриад байдаг штэ. Аюулчаар тэр хийний дараа байн гүрхтэр агаад тэрх мэдрэмжгүй болчтой гэдэг бол хотлаа. Гэхдээ бүр бас нөгөө юу биш нөгөө юу гэдэг жижиг нэг чичөрөшөг бол байхгүй. Тэрийгээ дагаад бас тэр өвчтөнд таслуулж байгаа орчин тойрных нь артыг ахуулаад боллаад гчхөр бас шал өөр болчихдог шүү. Яг хүмүүс насан туршид энэ нэг зүгээр юм байна уу хэлэх учраас. Тэгэхээр нөлөөлөх хувьд бол их ба хэмжээг нөлөөлж ин дээрээс нарийн цэвэр тал дээр бол маш сайн. Ер нь зүгээр тэрийг их баг наснаас нь хэлэх зүгээр. Багт нь хэлэх ч зүгээр юм байна тийм ээ. Хэмжээ бол чухал. Та хэдэн сантиметр гэж хэлсэн бэ? 10? Ер нь 16-аас 18 байлгүй. 16-аас 18 сантиметр бол яг хэвийн хэмжээ. 18-аас дээш ч бол хэцүү. Ер нь нэг юм байхгүй биш. 16-аас доош орчвол бас хэцүү байхan тий? 16 за 14 бол байж болно. 12-аас доош болсон гэдэг. Тэгэхээр 8 сантиметр устгах бодлоо тэрний өргөн ямар ах. Тэр хэмжээ ямар байх вэ тэгэл. Тэгээд хэмжээ чухал биш скил голно гэдэг амар гоё скилтэй болоосна ингээд
ардаас мэддэг тийм үстэй. Чамандрас гаргадаг үстэй тэгээд. Бэлгэрхтэн жижигхэн Тэгээд байгаа. би дараа цамцаармаар байна эсвэл юмхтэй нараа онох юм. Чухал ахна. За миний бодсон. Аха, тийм ээ, таны л бодлоо. Баярлалаа танд. Нээлттэй ярилцсан. Дараг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа. За, энэ хүний хувьд бол хэмжээ чухал. 16-аас 18 см байл болно. За 14 байж болно. Тэгээд 12-оос доошогоо орчвол өрнөл жижигхэн болчих болоо даа гэж чинь. Хөвч таслах бол ашигтай. Тэгээд мэдээч хэрэг тэлж томрохт нь хэрэг болдог. Дээрээс нь ариун цэвэр тал дээр бол маш хэрэгтэй гэж байна. Таны комент ирсэн байна. Энд муслим шашинтай болохоор хүүхдүүдийг 0-оос 3 наснд нь хийдгээ. Шинээр шашинд орж байгаа хүмүүс насанд хүрээд хийлгдэг гэсэн. Томрдоггүйг нь харин сайн мэдэхгүй байна. Тэрэнд нэг нөлөөлдөггүй байхаа. Ариун цэвэр талаасаа цэвэрхэн л байдаг гэдэг гэж байна. Хөвч таслахыг хүүхэд ахтны хийдэг гэсэн лалын шашинтай усуудыг том байдаг гэсэн мэдэхгүй л байна гэж байна. Дараагийн сонсогч. Байна уу? Байна уу сонсогч? Байна. Байна уу ч юм төргий? Аа. За та радиог онтросно уу? За. За сэдвээ сонссон тийм ээ. Спикерээр ярьж гинүү та? За болоолаа дөгөөрэй. Таны шүүгэн орж ирээд. Одоо зүгээр. За. Хөвч таслах талаар. Тэр бол энэ нэг эмэгтэйчүүдийг нөгөө Амазоны хартаар моторс авсэрийг талаасаа энэ хотлоос энэ хэвчээ байлаа. Тэгээд яг наснусааны хэвчээр бол нэхтрүүч мөрсөн байж юм шиг санагдсан. Ахны илүүртэй сайн мэдгүй одоо хүү ийм гэж бодож байгаа. Багтны илүүч зүгээр томрсон байнаа бол их ихт нөлөөлдөг байх гэж юу? Яг одоо тэр нэг малгай хийж юм уу жоохон тийм томрол байж магадгүй санагдсан. Тэрнээс бол одоо уг хэсгэрэл жоохон томрох нь шүү дээ, үзүр хэсгэрээ тий. Тий яг нэг масажрэл. Яг нэг катакочин ч юм уу нэг багатсан таслаар хараа өөрөө дэж магадгүй л ахта тэр үүтэ сайн мэдгүй. Арсын ариун цэвэр тал дээр бол үнэхээр хэрэгтэй л юм шүү. Тий аюу цэвэрхэн айтаа шүү. Тийм байна. За таны хувьд одоо бэлэг эрхтний хэмжээнд санаа зовсон ч юм уу иймэрхүү асуудал гарч ирсэн үү? Яриад хэмжээ донд гэж боддог шүү дээ. Ирчүүдийн гэхдээ хамгийн их толгой өвддөг асуудал мөн үү? Бас тийм маш нэг магадгүй л. Хэмжээндээ санаа зовоо тий. Тийм байна. За баярлалаа танд. За баярлалаа. Арга сайхан өнгөрүүлээрэй. За. Яг санал өгнө гэж Түркэд хөвч таслах баяр хийдэг. Жохон юмнууд хөвчөө таслуулаад явж байгаа харагддаг штэ гэж нөгөө бүр баяр хийдэг юм байна штэ. Нэг шашнаасаа болоод бас өөр л байдаг байх л та. Тэгтээ энэ чинь нэг давуу тал нь бол хамгийн түрүүнд ариун цэвэр талаас л ах шиг байна. За хамтрaalчтай танилцуулаад дөрвөлжлүүлье. Хэрэглээ бүр тохирсон зээлийг PayOn-оос PayOn захим зээлийн аппликейшнийг танилцуулъя. Тэгэхээр та PayOn захим аппликейшн гар утсандаа суулгаад хизээж хаанаас ч хүссэн газараас онлайнаар гэрээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлийг хэлбэрхээ авах боломжтой. За хамгийн гол нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгоно гэсэн үг. Тэгээд 30 сар хүртэлх хугацаатаар авч болно. PayOn аппликейшн захим зээлээс гадна 6 хүртэлх хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төл гэсэн үйлчилгээ байгаа. Лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүртэн тохирсон бүтээгдэхүүнтэй тэгээд цалин бизнес мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолдгоор одоо давуу талтай юм билээ. Замун харилцагч нартаа зориулсан PayOn хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн PayOn аппликейшнаараа 75 сая төгрөг хүртэл орон сууцны барьцаасан зээлээ чухал үедээ 5 минутын шийдвүүдэд авах боломжтой юм байна. Ер нь бол тэгээд энийг хийдч хуваагаад авах боломжтой буюу 75 сая төгрөг хүртэл мөнгийг одоо та 5 ч юм 10 ч юм хуваагаад авах боломжтой байдаг бахнэ. За тэгэхээр гар утасныхаа та Google Play Store болон App Store-оос татаад авчих нь утасны дугаар нь 7533 1111 7533 1111 social хаяг нь PayOn гэдэг харахаараа тэрнэ. Баярлалаа хамтраж ирсэн хэрэглээ бүр тохирсон зээлийг PayOn-оос PayOn захим зээлийн аппликейшн байлаа. Хамтаа сонсогчдоо баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна. Учимэнд. Учимэнд. За, сэдвээ сонссон юм байлаа. За чараа сайхан сонсдог. Байна. Байна нэг сонсож байна. За. Хөвч таслах тал дээр бол ер нь бол зүгээр ариун цэврээ үзчихтэй. Тэгээд ер нь өөрөө бас эрэхтэн тэрнээс таашаал авах тал дээр гэсэн шал өөр илүү мэдвэдэд болдог. Мэдрэмж нь өндөр болох. Тэр яг
хөвчөнд таслаагүйсэн гэсэн өөртөө их ариун цэвэрлийг сайн сахаад байгаа юм бол тэр бол нэг асуудал биш шүү дээ. Хүн болгон бид за одоо тустаа алчууртаа арчдаг гэр орондоо өдөр болго угаацдаг арчдаг тэгээд хамт тэгээд ер нь бол тэр ерөөс асуудал биш аахгүй. Тэгээд эрчүүд тэрэн дээрээс анхаарах юм бол хэрэгтэй юм болоо да гэж би боддог юм да. Гол нь хөвч таслуулахаар одоо насанд хүрсэн байна тийм ээ. Цагтлын эзэн маань 35 настай гэж байгаа юм. 35 настай залуу хөвч таслуулахаар бэлэг эрхтний хэмжээнд өөрчлөлт орох болов томрох болов. Тэгээд ер нь хэмжээнд нэг айхтар өөрчлөлт ордог гэсэн угаасаа тийм тайлбар судалгаа модлоо энэ дэндээс би ер нь аль харж байгаагүй. Тэгвэл манайхны л өөрсдийн нэг тийм төсөөллийн ярьдаг юм багтуу заа. Хөвчөө тасалж бол том орчин гэдээ ойлгоод гэж юу? Тэгээд нэг хүн гэнт наастай тий. Тэгэхээр одоо шинэ борнуудтай борцоорстой бол яг тэрнтэй тэр хэмжээ болоогоос таанасаа л байгаа. Тийм байна. Тэгээ үнэхээр одоо томруулмаар байвал тэр хөвч таслах гэхээсээ илүү мэс заслыг сонирхол зүгээр юм байна та тий. Тийм одоо өөр л дэмжинэ памп гэсэн системнод тэгэл электронод байдаг шүү дээ тий. Тийм юмнууд надад ятан байгаа. Тэгнэл үнэхээр хөвч таслуулаад бол том болдог гэсэн тийм судалгаач юм уу тийм үр дүн одоо тэдээ томогддог гэсэн ямар ч юм байхгүй. Өөрсдөө тэгэл нэг тийм мохос шилэмээр ааж явдаг. Яг нэг батлагдаад томорноо хэмжээнд өөрчлөлт орно гэсэн юм бол байхгүй юм байна тийм ээ. Тийм тийм байхгүй. Та нар өөрсдөө ингээд интернетээр цаагаад үзэх зүйлээс огт юм гаж. Тийм байна. За баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Чи яг ариун цэвэр тал дээр л сайн гэж их сонсож байна. Тэгэхээр яг хөвчөд таслуулсан ирчүүд маань бол сонсож байвал орж ирээд хэмжээнд нөлөөлдөггүй нэг бол давуу тал нь юу юм, сул тал нь юу юм гээ яриад өгвөл тийм ээ. Яг хөвчөд таслуулахаар гэтээ насанд хүрч байна. Хөвчлэн ер нь бол бага наснд нь хүүгүүдийг бол хийдэг юм байна. Гэтэл цагтлын эзэн маань ч 35 настай залуу. Одоо би хөвчөд таслуулвал миний бэлэг эрхтний хэмжээнд өөрчлөлт ороод томрох болов уу гэдэг юмыг л асуугаад байгаа. За дараагийн сонсогч. Байна уу? Байна уу сонсогч холбогдсон байна. За үзэн тасарлаа. Байна уу? Байна өрөө минь. Орон сэргээ. За. Холбогдсон байна. Би ерөн ярьцгаастай яг тэмцээний ялтаа байна шүү. Уучлаарай сонсогч та спикерээр ярьж гин үү? Үгүй шүү. Үгүй ээ. Таны яриа нэг л жоохон цаан сонсогдоод ах юм. Тэгвэл наагаад Тэг хүү хараа. яг л За сэдвээ сонсцоо ойлаа тийм ээ. ерөн эцэг эмэгтэйчүүдээс хараад шинжээг бол би хүмүүстэй ажилладаг. Чи яг хам ингээд жижиггээд яг харагдаж үзчихсэн хитрхи жижиг болоод хичүүл юм орж байгаа авахгүй мэдгүй тэгээд нэг юм бацтаад харангууд тийм жижиг басан байдаг юм дээстэй тийм гэж бодсон. Тэгээд бол хэцүү юм билээ. Тэгээд бол санагдчихсан. Тэр нөгөө хурц таслыг болохоор монголоор хадчих гэдэг. Яах гэдэг? Хадчих. Яран сайн энэ эрүүл мэндийн аюул хач холбогдолтой байхгүй юу? За. Тэгээд энэ бас нөгөө сүүлийн оролцогчтой санал байна. Тэр юу гэхээр энэ шинжэн хэмжүүлэн. Гэхдээ хэдэн настайдаа хийлгэж байгаа шалтгаалаад. Тэгэхээр манай хүүхд 15 таатай хийлгэсэн. Энэ бол эрүүл мэндийн шалтгаанаар битгэж хийлгүүлсэн. Казак одоо насны шашинтай хүмүүс казакууд туркууд бол хүүхдүүдэд бага настайд нь өөр ингээд нөгөө коммунисттэй баяр ёслол шүү байдлаар өргөн хэмжээгээр садлах хэмжээг аваад тэгээд хүүхдээ одоо нөгөө том хүн боллоо ч гэх юм те ихтэй хүүхдэд гэж хөөргөд тэгээд бол одоо хазардгаа Орчин хэдэн настайдаа хийлгэхээр томрох үгүй бол мэдэхгүй байна. Ямар ч байсан яг хүүхдийн бэлгийн бойжтой үед одоо хадгалсан боёо хөвчин хэсэгсэн байхад нөгөө бэлгийн хэсэгт хөвчлэн илүү сайн болж өгөхгүй одоо тэрэн дараад авахгүй гэсэн үг. Зөв. Хүмүүсийн хүүхдүүд чинь одоо өөрөөсөө зарим хүмүүсийг тэр хөвчөндөө баригддаг байж болно. Заримхан бүр солонгос гахгүй байгаад манайхан бас мэдчихээр
чиглэгдээ. Хэрвээ тийм байгаа хамт хүчил шээж нэгэ 5 настай хүүхдийг бас тэгж хагаанд оруулж байгаа тохиолдол хамаатансаад гарч ирсэн. Тэгж ашиг барьдаг бол тэр хүүхдийн бэлэг эртний болж чинь ажиллах байхгүй юу? Жишээ хэрэг тийм байсан байж байгаа баг нь хоцлсон байх юм бол тэр хүүхдийн ихний хэрэг хүүхдийн хамрын. Бага наснд нь тийм ээ. Би бол тийчлэмээр хитрхийн үедээ тэр өөрөөс нь том байгаад анхны оролцогч сонсогчд нөгөө зөвхөн байгаа зүйлийг хэлчихвэл байдаг яг хөө өөртөө хаасан ойролцоон хэмжээтэй хүмүүс байж байгаа тэгээд болдог байлгүй гэж бодчих. Хитрхи баг бас үнэхээр хэцүү юм байлаа. Тэгээд түрүүний хүний хитрхи том дайрчид мэдээж хэцүү. Тийм баттай да. Хит томорхоор хэцүү. Бүрхэн үнэхээр жижигхэн байвал хэцүү болчиход байна шүү дээ, тийм ээ. Тийм надад хийж үнэхээр жижигхэн дайрчсан бүр юугаар цаадаагүй нэг чуршгуулсан батгаар юу вэ гэмээр. Тэгэхээр уулз хүсэл төрөх болчих тий. Тэр хот тийм байна. За баярлалаа танд. Баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. Арай сайхан. За. За хэмжээ чухал. Гэтэ яг нэг хэмжээ ингэж яригдана. Нэг болохоор хитрхи том байвал хэцүү. Нэг бол хитрхи жижигхэн байвал хэцүү. Тэгэхээр нэг тийм дундажлал үзхэл болж таарад ах шиг байна да тийм ээ. Хөвч таслахын хувьд бол ариун цэвэр ч юм уу бага наснд нь л илүү их хэлэгвэл одоо үр дүн илүү их гарнаа л гэдэг ч байна. Тиан комментантаас харна. Хэмжээ ер нь чухал шүү. Эр хүний бас нэг бахархал гэж боддог доо гэж тэгж байна. Гэхдээ том байлаа гэд Монгол хүний дунджаас жаахан том байдаг баха. Хөвчөө таслуулсан зөв шүү. Цэвэрхэн харагддаг гэж байна. Насанд хүрсэн эрчүүд нь гудамжаар салтайгаа ухаад л явдаг штэ. Анх гайхдаг байлаа. Тэгсэн хөвч таслуулахаар тэрхийн далд орохой болчихдог юм шиг байгаа. Тэгээ дотор хувцсанд наалтаад байдаг гэж сонсч ирсэн гэж байна. Европын цэцэрлэгүүд хөвч тасалдагч яг яс хүндэс яс цаншлаасан шалтгаалаад эцэг ихээр нь зөвшөөрөл авдаг юм байна лээ. Тэгж шүү. За дараагийн сонсогч. Бана. Чим төргий. Чимин. За сэдв сонссон тийм ээ. Та спикерээр ярьж байгаа сонсогч юу? Та спикерээр ярьж байна уу? Үгүй юу те. За. За үлээ сэдв сонссон. Хөвч таслуулсан өөрөө. За. Ямар ч гэсэн хэрхэн болдог. Тогтой байдаг. Ер нь одоо хэмжээний хувьд бол тоорно гэдэг асуулт байхгүй. Томроогүй юу? Нэг насны хөрцөөчлээ. Тэгэхээр та насанд хүрсэн хойно таслуулсан юм уу? Насанд хүрсэн хойно хөвчөө таслуулсан юм уу? Тийм. Зөв. Хэмжээнд бол нэг өөрчлөлт хамаахгүй. Гэхдээ чөлөөтэй хэвшин. Нэчүүдэд дуурайхад хэрэгтэй. Тэгэхээр нахвал хэрэгтэй. Одоо манайхан бол хөрч тасна гэдэг. Тэгэхээр нөгөө нэг хэсгийг тасчаад байна ш. Нөгөө одоо бидний толгойн бүрсэн. Тэрхийн яарс тийм ээ? Тийм. Хэсгийг тасч байгаа. Тэгээд үндсэндээ нөгөө толгойн бүтэн гарч ирээд тэрхэн одоо арсын бүрхэж тэр чихтэй орчинд бактерийн өөрчлөхгүй. Мэсээр тэгээд нөгөөх нь усгаар эмгтээчүүдтэй гэсэндээ өхөр яндрын өвчин сахуу гэсэн ингээд даваа шигтэй талууд их байна. Би сайн яг комент уншаад байжлаа. Нөгөө нэг наалтаад байдаг гэд 100 мөн ч юм уу те дотор хувцсанд наалтаад байдаг хин тэгдэг үү? Наалт чинь бараг зүгээр л гэдэг. Тэгээд яг өдрөдөө наалтаад байх л та. Тэгээд ер нь одоо үний яндрын өнөр одоо үгдэн хоёроо гэсэн дөрөв явж хаад нэг өнөр өдөр хорж ирсэн байдаг. Тийм ерөөсөө байхгүй. Өнгөрөө тогтохгүй. Машин байдаг. Би өөрөө хоёр хүүхдээ одоо хоёр хүүгээ оруулна гэж бодоод байж байна. Та ер нь судал уу? Хаагуур хийгдэж явах шиг байна. Эцэгчүүдийн эмнэлэг ер нь бүгдээ хийдэг шүү дээ. Ер нь бүгд л хийх юм байна тийм ээ? Тийм. Өөрөө судалж байгаа тэгээд хаана хийхгүйгээс орчин нөхцөлийг нь харж байгаа тийм ээ. Хэд орчим наснд нь хийлэгвэл зүгээр юм шиг байна? За эмчнэрийн зөвлөгөөрөөс ер нь 7-оос 12 наснд нь хийсэн болоод хөгжөөд
өөрөө өөр дүнтэй гэж байна. Хүүхд байх хийчих юм бол тодорхой хэмжээгээр томордог. Тэгээ би өөрөө бас гадаадд байх та нэг найзынхаа одоо Ирак хүнийхээ харж байсан. За. Тэднийх бол бас бүр баг багт төрөнгөт ингээд ачдаг. Тэгээд тэний хол нэгэн том байсан. Тэгээд ч үргэлж угааж идэв штэ. Цэвэрх ариун цэвэр тал дээрээ тийм ээ. Тийм ариун цэвэр маш сахдаг. Тэгэхээр хүүхд ахтаа хийчих юм бол хэмжээнд нөлөөлнө. Нас нөрсөн өнөөд нөлөөлөхгүй. Тийм байна. Тэгтээ ариун цэвэр талаас маш хэрэгтэй. Тийм байна. Тийм байна. Атгалал янз бүрийн вирус үрчихгүй байх нь шүү дээ, тийм ээ. Тийм. За баярлалаа танд. За баярлалаа. Ариг сайхан өнгөрөөлөөрэй. Баярлалаа. За. Сайхан өнгөрөөлөө. Баярлалаа. Яг хийлгэсэн өөрөө холбогдлоо. За насан турш байна одоо хөвч таслуулах мэт таслыг хийлгэсэн. Хэмжээнд бол нөлөөлөөгүй. Ариун цэвэр тал дээр л дундаагүй байлаа гэж. Ер нь бол бага наснд нь хийлгвэл тэр хэмжээнд нөлөөлдөг юм болоо да. За хамтралч танилцуулаад үргэлжлүүлье. За Капе Баскучи. Италийн кофений тансаг соёл Монголд мэдрэх нэ. 1883 онд Италийн Монтечриньоны хотод үүсгэн байгуулагдсан 140 гаруй жилийн түүхтэй Капе Баскучи брэнд дэлхийн 40 гаруй орнд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн. За одоо Монгол улсад аль бие усаар нэгдээд наадам центрийн нэг давхар, Номин макро худалдааны төвөөний давхар Итали соёл болон амтыг түгэж авах нэ. За эндээс уламжлалт экспрессо, латтегаас гадна шинэлэг өрмөц жорууд, кафенго хөлбөр бүхий өргөн сонголттой Итали билүү органик салат болон мэрч бүтээгдэхүүний баялаг юм сонголт байгаа юм лээ. За бүгдийг нь та нэгд ороос авах боломжтой гэсэн үг. За тэгээд Италийн амтыг бол очиод шууд мэдрэх боломжтой байх нь. Очихоор танд чихэн хуурсан кофений англин мунар, хамрын цоргон, өтгөн тослог бүс, уруулт хүрх мөчө таны амтлах мэдрэггүй бүрэн сэргээж өгөх нь халуун зүйлэн амтанд танд удаа хадгалтай таны нэг хором Италид хүргэх мэт мэдрэмжийг бүр ингэ өгөх нэ. Тэгэхээр шин салбартаа та бүхнийг хүрж байгаа юм байлээ. За тэгээ минь юна хаврын шин минь утахгүй бас гаргаж байгаа юм билээ шүү. За холбогдох хүсний дугаар нь 70 1883 70 70 18 83 гэсэн дугаар нь сошиал айн Баскучи Монголиа гэдэг гараад ирэх нэ. За тэгэхээр хаягийн хувьд бол наадам центрийн нэг давхар, Номин макро худалдааны нэг давхарт нь байрлаж байгаа хэн. Баярлалаа хамтран ажилласан Капе Баскучи Италийн кофений тансаг соёл Монголдо мэдрэх боломжтой болжээ. За баярлалаа. Хамтран ажиллагчдаа бид бүхэн хамтдаа ярилцж байгаа сэдв. За насан туршийн ойноо хөвч таслуулахаар бэлэг эрхтний хэмжээнд өөрчлөгдөхгүй. Харин бүсгүүчүүд явд болохоор эрчүүдийн бэлэг эрхтний хэмжээ чухал үгүй юу? За би тэр Европ эрчүүд байсгээл годомжинд хамаагүй эрхтний оролдоод байдгийн том болтлоо памперс хэрэглэсэн юм болов хэрэглэснийхэн болов даа гэж боддгоо гэдэг хийж байна. Хэрэг яадаг юм бол театрын сүсгч. Мөн үү? Бануу сүсгч холбогдсон байна. Бануу? Байсан байна. Өчигмэн төргий. Өчигмэн төргийа. За, сэдвээ сонсцоо ойлаа те. Яа, ингээд сэдвээ сонслоо. Тэгээд юу яагаад байна л да. Би бол тэр залууг бол өөрөөсөө нэг бас битээ хичээлж хэлмээр. За. Монголчууд угаасаа яг нэг шударгаас ч бол хэмжээ бол нэг 10-аас 15 см байдаг гэж судалгаа байгаа гэдэг шүү дээ. Тийм тэгээд яг зөвөр бид тэр залууд бол ингэж үлмэрлэн л да. За. Одоо нэг орчин үед нэг юм хөгжөөд одоо нэг эмнэлгүүд зөндөх болсон байгаа даа. Тэгээд дураар нь бол одоо имийн хийж өгөөдөг болсон байгаа даа. Тэгээд сайхан эмнэлэгт очиж үзүүлээд өөрөө сайхан төлөв аваад бас талаас нь эмхээ хийлгээд янз бүрийн суулгах зов тавих боломжтой. Өөр мэс цаас. Яг би өөрөө бол институт руу хэмжээгээ мэдж байгаа нэг 14 см орчим байдаг юм аа. Зөв. Энэ нь болохоор хэвийн хэмжээ орчоод байна шүү дээ, тийм ээ. 2 жилийн өмнө нэг одоо нэрийг хэлээд яг нэг ингээд юмсаа тавьсан. Зөв. За. Тэгээ нэг тавруута tema цагрын юмсаа тавьсан. Эхнэртэйгээ зөвлөөд. Тэгээд анхтай эхнэртэй хэлэхэд яг нэг яг энэ хүн шиг би өөрийнхөө бас нэг хэмжээндээ бас сэтгэл жоохон дундуур байгаад байдаг гэсэн үг та.
Тэгээд эхнэртэйгээ зөвсний эхнэр бол зөвшөөрсөн. Тэгээд нэг тэр суулгач айгүй хурдан давждаг юм аа. Нэг өдөр нэг 30 минут ингэ л ажил болцдог. Ууддгүй юм. Тэгээд дэглэн барьна гэж байгаа асуудалтай байдаг. Нэг сар орчим болчтой. Ган барих Тэгээд нэг 2 сараас цаашаа бэлгийн ажлын дараад явах бол бүрэн боломжтой л гэсэн багтай. Зовир мэдрэх. Тэр хоорондоо нэг 5-6 удаа эмчийн хяналтанд дараа явцдаг. Тэгээд нөгөө суулгач маань зөв суулсан байна уу, буруу суулсан байна уу гэж хянаачдаг. Зөв. Тэгээд таараад айгүй министртэй зүг гоё идсэн. Гоё хэлбэртэй ер нь бол тун боломжтой болсон. Тэгэхээр бол танамж айгүй мундаг 100 болчихсон шүү дээ. Тэгэхээр бас тэрийг сонирхож болох юм. Танд сүүлд нь ямар нэгэн зовир мэдрэгдэжсэн үү? Эхний нэг сарда бол айгүй эвгүй нэг мэдээж нэг гадны бие дотор тартан суулгацсан. Юу юм бэлээ? Нэг хүн силикон болон одоо нэг янз бүрийн хоонцрын хасалтай хүн маань энийг бас суулгах боломжгүй байдаг юм билээ. Ахуцдаг гэдэг байгаа байхгүй. Аюу мөнгө санхүүгээрээ бас огч маадтай тэнийг бас асуулж байгаа байхгүй. Тэгэхээр танд ямар хасал байдгийг асуудаг юм билээ л дээ. Тэгээд яг миний хаад тараад айгүй сайхан яг өөрийн юм шиг суусан 15-аас 20 жилийн баталгаатай гэж хэлж өгсөн. Урт хугацааны юм байна шүү дээ. Одоо би өөрөө 40 настай болохоор одоо тэгээ надад 15-аас 20 жил бол хангалттай л та. Нууц шул үн ханшивд хэд орчим байсан бэ? Юу гэсэн бэ? Үн ханшивд нууц шул? Нууц биш. Үн ханшил 2 жилийн өмнө тухайн цаг үеийн шараа би сая 800 орчмоо хийлгэж санагдаад байна. Одоо бүр хямдраад айгүй олон гоё төр гараад тэгээд дээрэс нь нэг аффишны айгүй олон нөхцөлтэй болсон. Бүр амар болсон гэсэн. Тийм байна тий. Тэгээд ихний үед бол сэтгэл ханамжаас айгүй дуу байдаг. Таны тэгээд одоо нэг ихтэй хүн маань маш хурдан тавьчаад байдаг шүү дээ. Тий. Тэр бол хүний бие биологиос өөрөөс нь хамаардаг л байхгүй. Тэгээд энэ суулгаснаас хойш нэг ордон давилтын юу одоо нэг хугацаа маань маш урт болчихсон юм байлээ. Хурдан дур тавих нь багассан байна тий. Ер нь бол нэг шударга авчаад нэг 3 минут ноцолдоод дур тавьдаг байсан бол заянтай одоо ямар ч нэг 5 минут 10 минут ноцолдох жишээний шүү. Зүгээр жишээ ярьж байгаа. Тэгээд энэ цаатад бол ямар ч байсан имлэгээр яваад үзээрэй. Маш олон имлэгтэй болсон байлээ. Маш олон төрлийн суулгач бий болсон байлээ. Тэгээ мөнгө санхүү бас жоох орно. Мөнгө санхүү шууд бэлэн биш бол аффишны аюул нөхцөлтэй болсон байгаа даа. Яваад судлаад үзээрэй. Тэгээ гайхамшигтай гоё ихлэхтэй юм байна. Өөрөө сэтгэлээр дэмждэг юм байна. Битээ сэтгэлээр готараа л хэлмээр байна. Амар мундаг юм бэ. Баярлалаа танд сонсогч байгаа өмнөөс. За. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За ёстой яг тэр загтлын маань эзэнтэй адилхан холбогдож түн үнэтэй зөвлөгөө өглөө. За тэгэхээр энэ чинь яг нэгтгэлтэй гарах асуудал биш л дээ. Хэмжээний хувьд бол янз бүр, зарим үнд хэмжээ чухал, зарим нь хэмжээ чухал биш. Гэтэл эрчүүдийн хувьд бол жоохон томруулж яагаад хүслээ бол маш олон арга байд юм байна. Тэр судлаад үзэх юм байна. Харин насан турш байна тэр хөвчийг таслахаар актер гэж хэмжээнд нөлөөлөхгүй ч гэсэн ариун цэвэр тал дээрээ сайн юм байна. Харин нөгөө бага насандаа хөвчийг таслуулчвал хэмжээнд нөлөөлж магадгүй л гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр янз бүр юм байна. Хэрвээ яг энэ чиглэлийг одоо сонирхож байгаа бол мэрэгжлийн хүмүүсээс нь асуугаа зөвлөөд авбал илүү хүр тунтай болоо гэж бодож байна. За өнөөдөр холбогдож нээлттэй ярилцсан хамттайсан бүх сонсогчдод баярлалаа. Энэ төрлийн нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Ами, найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэвлэлээр бүр тохирсон зээлийг Pay-on-с, Pay-on захим зээлийн аппликейшн мөн кафе баскучи Италийн кофений тансаг соёл Монголд мэдрэх боломжтой болжээ. Баярлалаа. Та бүхэн минь сайхан амарцгаагаарай. Тэгээд маргаашийн цагта иргэн баяртайгаар цагтлуулаараа уулзцгаая.